За танхим гэсэн хэсэг рүү ороод ээлж Ебес гэдэг хэсгийг сонгоод нэмэх гэсэн хэсэг дээр даран тухайн ээлжийнхаа нэрийг оруулан хадгалж өгснөөр ээлж маань амжилттай үүснэ. За дараа нь хичээлийн улирал гэсэн хэсгийг сонгоод нэмэх гэсэн хэсэг дээр даран хичээлийн жилээ оруулахад системээс жил нь автоматар сонгогдно. За гарчиг гэсэн хэсэг дээр бэлтгэл хөтөлбөрийн улирал үүсгэх гэж байгаа тохиолдолд бэлтгэл хөтөлбөр гэдгийг сонгоод эхлэх болон дуусах оноогоо сонгон улирлын дугаарыг тэг гэж оруулж өгөн улиралд хамаарагдах ангиа 1-р анги гэдгийг нэмснээр бэлтгэл хөтөлбөрийн маань улирал үүснэ гэсэн үг. За үүнтэй мөн адилаар хэрвээ тухайн улирлын маань эхлэх болон дуусах оноо нь адилхан байгаа тохиолдолд 3-аас 9-р анги гэх мэтчлэн ангиудын улирлыг багцлаад оруулаад явах боломжтой гэсэн үг. Мөн 1-р улирал үүсгэж байгаа бол 1, улирлын дугаарын 1, 2-р улирал үүсгэсэн тохиолдолд улирлын дугаарыг 2, 3-р улирал үүсгэж байгаа тохиолдолд улирлын дугаарыг 3 гэж үүсгэн хичээлийн улирлыг үүсгэх боломжтой. За үүний дараа хичээлийн хуваар гэсэн хэсэг рүү ороод хонхдуурах хуваараа оруулж өгнө. За хуваар нэмэх гэсэн хэсэг дээр даран хуваарийнхаа нэрийг оруулж өгнө. За энэ хуваар маань зөвхөн дунд ангийн хуваараа гэх юм бол дунд анги гээд улирлаа сонгоод хөтөлбөрөө сонгоод ээлжээ сонгоод хичээллэх цагаа сонгож өгнө гэсэн үг. Нийт өдөрт хичээллэх цаг нь 8 цаг. 2-р ээлж учраас 1-р цаг эхлэх цагийг 13 цаг 30 минут болгоод нийт хичээлийн минут буюу хичээл үргэлжлэх хугацаагийн 40 минутаар завсарлагын хоорондын минутын 5 минут. За их завсарлага байгаас гэдгийг чеклээд хэддүгээр цагийн дараа орох вэ гэдгээ сонгож өгөөд үргэлжлэх хугацаагаа оруулж өгөөд бодох гэсэн хэсэг дээр дарснаар хонхдуурах хуваар маань ингээд харагданаа. Үүнийг хадгалгаа дарангууд хонхдуурах хуваар маань амжилттай үүснэ.